Тэгэл тийш өсөд эхэлсэн биз тээ. Тэгээ энэ дэр ойлгомжтой. Бараг энэ юун дээр ирэхээр нь риск энтринүүд байж болно. Замарс хөдөлгөөн ингэж гарсан. Тэгээ яагаад ингээд зурсан тайлбарсан шүү дээ. Энэ ч угаас энийг сэтлэх хүчтэй. Энийг сэтлэх юм бол pullback хийх юм бол доош алхана гэд. За дараагийнх нь pound franc. За weekly дээр тавьчих харъя. Окей, цагаа жижигээ. За дахиад жижигсхий гэлхүүл яваад байгаа шүү дээ. За тийшээ юугаар харангуут weekly chart-аар нэлийн урт хугацаанд өсөлт шууд ингэж харна шүү дээ. Ингэж харна. За тэнгууд энэ чинь нэлийн урт хугацаанд юм өсөлт эхэлж гин энэ засрын хөдөлгөөн гэж харна. Тэгээд 4 цаг дээрээ тавиад дээшээгаа гэсэн чиглэлээ авсан байгаа ш. Тэнгууд дээшээгаа одоо явах уу гингүүд чинь одоо үүсгэсэн байгаа энэ тийм үгүй байгаа байхгүй юу? Ингэж унж орж ирэхээр. За унж орж ирэхдээ аль хүртэл унах вэ? Тэгэхээр энэ хүртэл. Тэгэхээр ер нь энэ сэтрэлт жоохон тийм худлаа сэтрэлт ингэж орж ирэхээр байгаа байхгүй. За тэнгууд чинь ийм болоо хувирчнаа. Тийм дахиад ингэж орж ер нь өсөх гэж жоохон хэцүү л харагдчихэв. За тэгээд дээр нь гараад ингэж яваа шууд. Тийм за сэтлээд тэгээд одоо ийм л тамга гарахаас эдгээр шиг юм үүсэх нь. За тэгэл харъя. Энэ дээр бас яг ийгүү байна. Энэ дээр pound yen таамагтай байсан. Энэ range тэгээд нэг уналт гэж хараад байгаа шүү дээ. За ер нь бол явж л байна. Шууд юу үнчээс өсөхөд бол хэцүү харагдаж байгаа зү. Иймэрхүү нэг унж орж ирээл энчнээс хийдэгдэх байх та. Эн чинь бараг тийш ингэж орж ирэхээр юм биш үү? Бараг доош нь сэтлээд ороод ирэхээр за том цаг удаа. Энэ weekly chart. Тийм байна. Унцахаар гэхдээ нэг өсөлт заавал хийнэ. Нэг өсөлт заавал хийж унахаараа унахтаа энэ одоо яг энэ паттерн чинь дайр хүчтэй шүү дээ. Ингээд оруулаад ирдэг айгүй цэвэрхэн. Тэгээ эн чинь ингээл жоохон ингээл идэр чинь том болоод ороод ирсэн байх гэсэн үг шүү дээ. Миний нөгөө баяжуулдаг паттерн гэдэг байгаа чинь шүү дээ. Тийм үү. Гой цэвэрхэн ингээ гараад ирэхээр ер нь гой унд шүү дээ. Энэ бол яг ингээл унж орж ирэх нь бүр нэлээ. Магадлал бүр тун өндөр. За тэгэхээр бас эрт яг тэгж арилжаа хийнэ гэж хэцүү байна. Энд дээр. Бүр гоё ингээд ирэх юм бол иш ингэж явж жагаад бүр гоё ингээд ирэх юм бол шууд орно шүү дээ. Ерөөсөө эргэлзээ авахгүй. Бүр ингэ нэлээд урт байрна гэсэн үг. За дараагийнх. За энэ бол угаасаа хаажж байгаа нь ойлгомжтой. Хаажж байгаа нь ойлгомжтой ийж байгаа гэсэн үг. За тэгээ ингэ харахаар айгүй цэвэрхэн ингээд орж иж байгаа байхгүй юу?
ерөөсөө тийш бүүн бүр нилээн өснө. Тэгээд энэ чи юу байгаа нь чухал одоо Dove Jory-гийн яруулууд байгаа хгүй. Range явна. Чид нилээ өсөх байх таа шүү. Одоо ингэж байгаа иймэрхүү юу чинь аад нь нилээн юу үсэд идэв. Одоо сувгийн батерны одоо ингэж орж ирлээ. Тэгээ аад нь ингээд дагаад унцдаг байхгүй. Тий. Нэг ингэж орж ирэх багт. За ер нь бол ингэчмээр байна. Гэхдээ ингэхээр эрт зүгээр ингээ явах нь явна. Энийг дагаад одоо маяглж өгнө. Бүр ойлгомжтой. Тэгээд ингэн аад дээр нь бай. Энэ бол яг ингэж явна. За pound дээр ийм таамагтай. За pound-ийг ийм евро. Энэ патерныг доош нь сэтлээд яг орж ирж исэн боловч би яг юунаасаа гараад тест хийгээд чигээр явсан. За энэ патерны дээш нь сэтлэн гэсэн таамаг нь биелж арилжаа би. Юм би сүүлийн үед рүүс арилжаа хийж чадахгүй. Одоо энэ ч болохоор энэ патерны биш. Тэгээд орхол байж за тэгээд одоо ороогоос хойш. Нэг стаплаас зөвхөлөл орох үү? Тий, нэг стаплаас зөвхөлөл гос. Энэ бол таамаг тажгүй авч. Одоо харин дахиад шиний үүсгэж аваад юм байна л да гурвалж. Гурвалжин чинь баг таазыг харахаар дөрвөлжин болоод ороод ирэхээр л юм байна л доо. Тий. Инхээр юм байна. Энэ бол дээшээ гэж таамага хэвээр харлаа. За тэгээд нөө бүр ингээд томор олуугаас өсөлт тараад байгаа шүү дээ чинээс. Тэгж жагаад нэг уналт байгаа л юм. За энэ бол ойлгомжтой тийшээ. За энийг нь хараадах одоо энэ юу лайн вэ? Энэ Dove-ыг авсан юм байна л да. Ингээр л юм байна да. Нэг нөгөө нэг юу ч л үүсгэж чинь. Ингээл явах. Шинзланд унлаа дураарай тий. Унах нэ. Цол. Это бүр юура хаачих нь. Чи. Энэ одоо эн чинь чулуу байхгүй эднэр чинь. Тэг ер нь яах вэ хөө? За эн чинь сайн сэрүүсэл дэмжлэгийн бүсийн нэлээд зузаан тааз болоод ирсэн байгаа. Бараг ингээд л унах юм байна та. Тэгээ дээрэс нь яг юм паттерн үүсгэхэд шүү дээ яг энэ томоор өсөд. Тий, за энийг хараа. Ингэж авна л та энийг.
Тэ ийм паттерн. Тий, энэ юу унахаар шүү. Би одоо алийг харна гэсэн үг лээ. TP-ийн энэ хүртэл харна да. Шинзланд франкт за дараагийн йен Шинзланд йен. За энэ зөте хүлээж исэн цэг дээр ирж ин да. Тий, энэ зөте сакс бүр гоё унаад ороод ирэх юм байна. Ер нь тэнгүүтээ ингэж ингээд ирүүлё. Бүр супер бааз. Та янзын ад. За эдийг нь арилгах чи. Энэ чи нөгөө нь бас тайлбарлах ч юм. Байгаад шүү дээ. Яг батерн донд ингээд эднэр үүсэхээр энэ ингээд хамгаалаад байгаа ш. Доош унахгүй шууд ийшээ. Энийг ингээд сайн дахиад хийлчээ тогтоогоод аваа. Яагаад ингээд ирэнгүүт нь би доош унж орж ирэхгүй шууд дээш ингээд хамгаалаад идэв хэрэг ойлгомжтой. Үнцөдлгөө засрын хөдөлгөөн үнцөдлгөө түүнийг энийг нь харж агаад хамгаалаад байгаа ш. Энийг одоо сэтгэх юм байна. Одоо чадахгүй юм байна гэд. Зөөр нэг өнгөрсөн хугацаанд заажсэн нэг сэргийч. За эдийг арилгах чи. Одоо хурган тийшээ хурган худлаас тэрж гарч ирэхээр юм байна л да. Яг шууд яахгүй харагдаад байна юм. За энийг хараад. M15 тэр тавилаа. Эднэр чинь тааз болж байгаа. За. Энийг доош нь сэтэлсэн. Ер нь бараг л ингээд орж ирэх ч юм шүү дээ. Ингээд за яагаад энийг ингээд авчих вэхээр энэ чинь ингээд тийшээ шал тааз солигдох. Сайн тааз болж ирсэн бол эргээ сайн шал болно. Энийг сэтлэх жоохон хэцүү. Шууд бас онч. Ер нь луу жоохон рейнж маяг байгаад байгаамаа. Рейнж байна. За тэгэл харъя. Ер нь бол энэ дэр сэл харах нь зөв. Ингээ харахаар томоор нь харахаар сэл харах нь маш зөв. За бүр монтлээ дээр танагдах. Ингээд харангууд чинь сэл нь бас амар хол явахааргүй юм байна уу? 1 2 3-г авцсан. Тэнгүүтээ ингэсэж байгаа л ингээд гараад ирж магадгүй юм байна. Энэ паттерн журуу дээшээ стэрдэг паттерн нь шүү дээ. Яа нэг иймэрхүү төглөхт ингэж бууж байна. Унахтай хол унж чадахгүйргүй л юм байна. Яг урдны шигээ энэ шигээ явуулж чадахгүй л гэсэн үг байхгүй юу? Энэ шигээ
Тэгэл дээшээс тэрхэндээ тэгэхээр л юм байна. Бараг энэ чи иймэрхүү хүмүүсгээ дээшээ нэг юм Тэгвэл паттерн. бүр гоё өссөн шүү дээ. Харин тийм ингээд ячвал зүгээр шууд орох хэрэгтэй. Паттерн үүсгээд ад дээр нь ч юм уу ийм паттерн үүсгээд доор ёроолууд дээр нь рискийн тринүүд сонирхож ивэл тун айтаа. Тэгээ паттерныхаа юугаар л хүлээн. За кат за USD кат доошоо стрэн гэж харж байсан. Энэ дээрээс ингээ харахад за томор харна. Эхлээ заавал томор харна шүү дээ. Энэ маань засагдах нь байна. За энэ чинь угаасаа шууд паттерн төвөрцсөн. За тийм доошоо байна. Хэдий сэтэлгүй дахиад ийм паттерн үүсгэж шít. Одоо ингээ харахаар зүрэг зөв гэж харна гэх юм бол ийм баахгүй. Иймэрхүү амбарддаг. Одоо энэ амбарддаг ш. Паттерн дотор ингээ паттерн үүсхийг амбардна гэдэг байгаа ш. Дэлб явуулцдаг угаасаа. Дахиад нэг юм паттерн үүсгэх чинь хэлбэр нь тодорхой биш. Шал таазууд нь одоогоор илрээгүй. Энэ шиг үүсгээд дээш нэг ороод ирж байгаа. Зүгээр яг уу нэг ганц 200 pip гэх юм бол сэл ярилж байгаа юм чинь харагдчихээн л да. Энэ тааз. Дахиад нэг юм гэж ирээд. Тийм рейнж дахиад яг нөр түрүүний юунуудтай адилхан, периодтай адилхан рейнж л. Наад одоо үүсгэдэг паттерн чинь дээш амбарддаг юм шүү дээ. Харин тийм тэгж бодохоор нэг тааз цаа гэж харах 4 цаг дээр. Ингэчүүл юм зүг болох гэдэг байхгүй. Чи бол зүгээр таамаглаад ирт наацмаа шүү. За ингээд харъя. Бараг чадах юм уу? Да ингэж өсөж чадхааргүй. Тийм. За ингэс нь хамаагүй зүг юм байна. Тэгчээд ингэх бах. За шүүж явсаар байгаа ийм тамагт боллоо. Унаа нь андиш үсгэхэд хэцүү. Шалтгаан нь ийм сайн олон таазууд ирж унгаасаар байна. Дахиад энэ паттерн чинь энэ чи дахиад үүссэн дээрсээ сэтэрдэг. Одоо нэг сэтэл доошоо ячаад ёроолоо бараг шалгаж чадахгүй хаа. Тэгээд ийшээ. За ер нь яг өнөөдрийн юунуудаар яг урдных шиг тийм юунууд гарч ирэхгүй байна. Яг тэгэхээр нь пост нэ тэгээд хаа гэсэн тийм юунууд орж ирэхгүй байна. За йен watch нь том цаг дээр ийм паттерн дээр явж байгаа. За жижиг цаг дээр хаашаа сэтрэх ямар хаашаа шинжтэй юм байна хараад.
Ийм 15. За ингэж яачлаарай. Шууд одоо ингээд дунаад ороод ирнэ гэж жоохон хэцүү харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ингэж чи. За инглээ. За яагаад ингэж таам гарах ч юм. Тэгэхээр ингээд доовоо харж байгаа юм. Ойлгомжтой. Энийг доош нь сэтлээд ороод ирсэн болохоор тий ингээд ороод ирсэн болохоор энэ өсөөд энийг тийш сэтэлгүй байх магадлал өндөр гэдэг. Доо яг өөрөх нь үндсэн хандлан байгаа шүү дээ. За доошоо бас сэтлэхтэй тийм хүчтэй шууд ингээд аад үүс энэ дэр бол заавал аад үүсгэх нь яагаад заавал аад үүсгэх гэж байгаа болохоор энэ тэнцэнгээс сайн юу авах шал энэ чинь ингээд авчиж одоо бүр ингээд сэрхэн болно гэсэн. Тийм ингээд орж ирэх гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ энэ чиний нөө паттерн үүсгэх нь шүү дээ. Да. Тэгээд налуун энтэй ижилхэн орж ирэх магадaltaй. Ингэж харагдчихна гэсэн үг. Тэгээд энэ баг энэ шалыг шалгаж чадах болоо да гэж харагдаад байгаа байхгүй. Дуустал нь доошоо шалгахгүйгээр бас дундаас нь юу үсгээд хос ярол гээд чи. За яагаад энэ чи хос ярол үүсгэх нь харж байгаа хэрэг уусаа юунд нэг өвчтэй юунууд биш үү? Давууд хараа шал тааз шал тимоз түүний шингүүд хос ярол үүсгэх магадлал өндөр. За дээд шилэнгүүтээ шууд чигээр явчихгүй буцаагаад энэ чи паттерн үүсгэх нь энэ паттерн болохоор энэ дээрээс үүсчихэж байгаа байхгүй. Энэ дундаа иймэрхүү хэмжээтэй паттерн үүсгээд тэгээд тийшээ USD. За тэгээд та юугаа харж байгаа шүү дээ. Оролтын цэгүүдийг бол угаасаа ойлгож байгаа зү тийм. Тэгэхээр бай, ад дээр нь бай нэг юм ихтэйхэн харилцаа барьж авахын тулд нэг хоёр столоос байх. Тэгээд тэрнээс яаж гарах вэ? Мөнгөний дүрмээр аврагдаж гарна гэл нөгөөний байн гардаг юмуд чинь. Одоо ингээд хөгөөд доовоо хөгөөд паттернуудыг хөгөөд ингээд цаг хоорондын хамаарлаа нь хараад ингээд яваад гарч ирэл яалч хүн гэл нэг чиглэл нь гараад ирж байгаа зү. Тэгээ паттерн чинь энэ тийшээ сэтэрдэг ингээд хэлбэрүүд нь өөртөө айгу ойлгомжтой байгаад байгаа. Тэн чинь гусаа тийшээ сэтэрдэг паттерн. За ингэж байгаа юм. Энэ бол ингээд байх шүү дээ иймэрхүү сэтрэлтүүд. Анчин болохоор ингээд ороод ирж байгаа шүү дээ ингээд. За тийм энэ батерийн чугаасаа зөв. За ингээд зурагдчихж байгаа. Энэ ч зөв. Тэр ерөөсөө яг шалгах газруудаа сайхан шалгаад яагаад явахгүй бол манай левелдэг зөв нэг зурдаг хүн болно ш. Яг тэр нэг мөнгөний дүрмэл яг баримталж байгаа болвол болно да.
Сяко энэ чинь байна штэ тий. Одоо энэ штт нөгөө нэг аад заван аад заад гэж нэрлэх юм байх. Дагаж явцдаг сэтэлчээд. Санчиг юу гүйсэн гэхэд хэцүү. За ингэ юм байна. Тийм паттерн яг л үүсгэж л явна. Чиндээ дахиад доошоо харагдаад байгаа байхгүй. Ноён амбаардагч явж байна. Ингээ харахаар аюу том юм аа. Тэгэл ингэж аавна л та яалтчихгүй. За юм байна одоо. За ер нь одоо ингэж үсэх магадлал тун өндөр юм биш юм чи. Бараг одоо энэ чиний риск энтри амирхчмаар юм биш үү? За тийм байна хаа. Энэ үнцөдлгөөний явчих, засвар хөдөлгөөний явчих, үнцэн хөдөлгөөн явчих ингээд ороод ирэх магадaltaй. Энд чинээс хос ярол үүсэж явах магадaltaй. Тэгээд амбар дахь паттерны шал дээр явж байна гэж харагдчихээн. 1.15 дээр. 4 цаг дээр энэ паттерн чинь дээшээ сэтэрдэг паттерн гэж харахаар ингэж харна л та. Чээд шууд ишээ. За ишээ орох уу? За би энийг харж байгаад яг орохдоо хэлье. За дахиад жоохон харах хэрэгтэй юм байна. Яагаад тэгэхээр одоо шууд ингээд юуг нь харахаа шууд дээшээ. Яг одоо баядах хэрэгтэй байхгүй? Стоп-лосс айгуу гоё эвтэйхэн. Яг одоо ингээд ордог газар харагдаад байгаа боловч энэ сахал өсөж байгаа юу юм аа. Гिचгээд жаах шиг. За нэг харчий өнөөдөртөө би шунуугаас сууж нэлээм хийн. Яг орохдоо нэг хэлчихье. Одоо л жоохон ийгүү харагдаад байгааз. Гив биш. Орохдоо чат дээр өнөө бонд чат дээр бичээ та чидрээ өөртөө мэдцгээ. За Финланд доллар унлаа. Юуг унлаа шүү. Юуг нэг унж орж ирээд унах чинь үү? Ингээ харахаар энэ уг нь юу руу ороод ирсэн бол энэ ингээд байсан бол гоё юм. Тэгсэн чинь унлаа гэсэн чинь хэцүү байна. Унлаа гэсэн чинь хэцүү юм. Тэнгүүт юм чигээ харнаа. Ингээ харахаар доошоо. Энэ юу? Одоо би хараадах. Энэ бэст. Энүүнийхэн дээр гарцсан гэхээр дээшэл харагдаад тийм. За дээшээ явлаа. За ингээ. Ерөөсөө ингээ. Энэ бол ялч унах байгаа паттерн. Энийг ингэж гарч ирээд
За энийг бас сонирхноо. Цэлийг яавал сонирх вэ? Одоо чи нэг ингэчээд доош унж орж ирэх нь ойлгомжтой юм байтер нь байхгүй юу? Тэгээд яг иймэрхүү. Энд дээр шууд риск энтри. Тийм энэ яг ингэж явчих магадлал айгүй өндөр. Шүү за. За евро. За энэ мань бас доошоо ингэж гүйцэд орж ирээгүй. Бас олигтой үсэж чадахгүй нэ энэ дээр. Яг одоо эдрээс ч ингээд ийм паттерн үүсгэхээр ямар ч юм үүсээгөө эрт маш эрт. Яг ёроол нэг иймэрхүү тодорцсон байна. За энэ дээш яаж орж ирэх нь вэ? За бараг ингэх юм болоо да. Тий. Тэгж байгаа сэл орох уу? За өдрөө тавиад байна. Тий. Ингээд хэцүү юм байна. Долларын индекс хараадах. Энэ чинь ингэж байна шүү дээ. Энэ бүр нэлээд явцсан биш үү? Тийш стриг болохоос доошоо руу ирчих. Тийм ч яг яах? Урдны таамага чи энэнийг авчи. Эн чин цунаад ингээд ороод ирчих. Ингэчи. Ингэж авахаар зүү энийг л авмаар байхгүй. Энийг ингээ аваад сэтэрсэн гэж үзэхэр хэцүү. Ингээ хэцүү. Ингэж л харъя дөө бас яг чиглэл алга. Тэгэл урд нь яг энд явж байхад нь ярилцчихсэн шүү дээ. Бас яг чиглэл алгаа гэдэг. Угаасаа яг тэр чиглэл одоорт аваагүй л байна. Ийм церемонтай юм үсцэн байна. Дахиад рейнж аль тал руугаа ч зэрэхгүй. Тэгэхээр ч нөө евро тийм аа. Бас рейнж байна уу? Гэтээ энэ нэг доош орж ирэх нь шүү дээ. Яалт ч нэг доош орж ирэх нь. Яг бол энэ батарей айгуугаа зэрхүү үсэж шүү дээ. Ингэж өсч аваад нэг юу орж ирэхээр л байна. Доошоо. Тэгэхээр одоо энэ ингээд өнөөс шөндөө тийш өсөлт нь $1 $14 цент 09 хүртэл байх тал.
За энэ ч угаасаа тэгээд яг юу долларын индекс л гэсэн үг шүү дээ. Яг сайн. Хөдөлдөг Еврокад. За Еврокад магадлаа ирнэ авсан байна. Одоо яах вэ гэдэг юм. За баг энэ батер ингээд дуусчихжээ. За энэ таамгийг тулаа. Ишээ гараад ирсэн байна. Гэсэн байна энэ батер нь ажиллаа хийцэн. Гэт хүртийн гिचи цагийн жижигдээдийн гэж хоолоос харъя. Тэрийг устгах чи. Онох батер нь үүсгэж байгаа юм биш. Тийм тэгтээ эн чи айгүй юу байна их таацад доо харахаар гэж харагдаж байгаа байхгүй. Чадхуу тийшээ барин юу одоо ингээд унаад ороод ирэх чийж. Тэгээ саний нөө евро USD-тэй таарч шít. Энэ юм дээшээ таазаа шалгаж чадахгүй. Одоо дин цугийнхаа тэрнийхээ наагур нь буцчих юм байна л. За яагаад тэгж харж байгаа? Угаасаа энэ юу чинь ийшээ буцаад орж ирнэ. Ингэж сэтэлж гарч ичээд гिचээ тэнцээ доош айгуу сайн сэтэлдэг хэлбэрт харагдаад байгаа байхгүй. За бас хэцүү. За Австрал USD нурдныхан таамгийг харцгаая. За энэ дээр багт нь доош нь сэтэлээд ингээд дагаж явж байгаа дээшээ тэгээд үүсгэнэ гэж харж ирсэн. Арилжаа хийх юмнууд өгөөгүй л та. За энэ таамаглаж саад нь ямар хөө дэлбэртэй үсч. Тэл орсон ч нойлготой явуулаагүй л байсан юм байна л да. Рейнж нэрэн доош юу доошоос тэрх чинь. Ингээл миний зурж байгааг ингээл хараад яг яаж ямар батерийг доош нь сэтэрнэ гэж хараад байгаа юм. Ингэж хийцүү хэл юм байна л да. Одоо энэ амбарддаг. Одоо энэ нөгөөд ч амбарддаг нь үүсцэн. Ингээ харахаар яг л ингэж харагдаж байгаа чиглэл нь. За тэгээд дойрын үедээ юунууд хэцүү байна. Тийм амар том энэ шиг хөдөлгөөнүүд харагдахгүй байна. Юус харагдахгүй. За энэ ч сайхан унах ч шít. Кадин бүр унах унахтай бүр нилээ. Тэ унж орж ирэх гэж баашгүй шүү. За харин хөөгд харнаа. За эдрийг авчи. Эдрийг авчаагаад одоо шууд ингэ хийцүү байхгүй юу? Шууд ингэ энэ ч угаасаа ингээд дүүрслэгдээд ингэ явчихна. Тэгээд хамгийн зөв
холбох газрууд нь ингэж харагдчихаа. Ингэж харна гэсэн үг. За ингэж харангууд энэ чи юу харагдаж байна? Сүрөдлгөөн гэж орж ирэх байгаа байхгүй юу? За тэгвэл тэн чинь нэг иймэрхүү байх нь шүү дээ. Бас ингэж орж ирээд энэ чинээс тийшээ. Хөр. За унахаар одоогийн хугацаанд бол ийшээ унж орж ирэхээр яг ингэж унж орж ирээд энийг шалгаад энэ шалчин томын юу шүү дээ, том паттерны support line шүү дээ. Тэгээд дийшээ нэлээ энэ паттерн угаасаа яг дийшээ паттерн үүссэн байна шүү дээ. Одоо энэ паттерн бол одоо үүссэн байгаа паттерн өнөө маргааш энэ 7 хоногт доошоо унж орж ирээд тэгээд дийшээ одоо ч ингээ харагдаж байгаа. Ингээ аншинлыг харахад угаасаа нэг юм энэ чи яроолууд ингэсэн одоо яг тэрийг хийх гэж байгаа байхгүй. Яг эдрийг ингэж авах хэцүү байна. Ингэсэн зүв. За тэнгуут энэ чинь наашилж байна. Ингээд ирж байна гэсэн үг. Ингээд тэнтэй чинь ямар ч сэн уналтыг баг ашигласан зүгээр юм байна да залуусаа. Кадийн дээр дэж уналт чинь. За. Австрал, Шинзланд. Юу л ингэж харж ийсэн шүү дээ. Одоо яг нөө саний юунууд ч юм байна шүү дээ. Намбарддаг үүдэж ингээ харж байгаа. Энийг гэтээ ингэсэн шүү дээ. Дээшээ сэтэрдэг байна. Тэгээ яг ингэж дээшээ шалгахгүй шууд энэчнээс ингээд унахаар байна гэд таам гаргаж ийсэн юм байна. Энүүний шалтгаан нь одоо яаж одоо ингийн үед чинь юуг харж байгаа шүү дээ. Яг энэ паттерн үүсчихсэн. Тэнгүүч одоо ингээд ороод ирж байгаа юм чи дээшээ бүр ингээд гараад ирэхээр паттерн нь шүү дээ. Тэнгүүтээ энийг дээшээ тэгж явж чадахгүй доошоо сэтэрх юм байна гэдэг таамагийг орны вебинаруудыг нөхөж үзвэл энэ дэр харагдах шалтгаан ерөөсөө доо. Тэгээд энэ паттерныхан дээрээ 3 хурцгсан. Цэвэрхэн 1 2 3. За тэгээд энийг бас яг доошоо гэсэн таамгаа хэвээр үлдээч. За энэ бол тийшээ гоё гарч ирж байна. За өсөлт ойлгомжтой. Ийшээ. Энэ маань юу болж байгаа хараад. Ер нь л өсөлт тийшээ харагдаад байна. За тэнгуүт нэг евро Шинзланд шүү дээ. Тэнгуүт нэг евро USD эдгэр чинь ингэж амар өсөж харагдахгүй байгаа шүү дээ. Бас нэг буцаад ирж магадгүй. За доовыг энэ чинээс авна. Энэ бол чухал доов.
яг ингээ харахаар нөгөө дисээ бараг тис хөндлөн ингээ авчихаар чинь дөө. Тэгээд ингээр нөгөөдийн чинь нэг юм том ийм паттерн үүсгэр. Нөгөөдийн чинь ингээ амбаарддаг болж хөрж байгаа. Паттерн дэндээ паттерн. За ягаад ингэж харж байгаа гэхээр энэ юунууд ба ш. Чухал гэсэн даваад энийхэн доор үйл процесс явагдаж байна. Энэ хүртэл ингээд гарч иж чинь шалтгаан солигдож чинь. Дахиад эн чинь дээшээ хүрчихсэн. Ингээд явж байгаа доошоо ийшээ яаж чамд нийтлэл саадал явахт нэг ингэж л харагдаж байна та. За энэ дээр ийм техник шинжилгээний нэг давуу тал юу вэ? Тийг харагдаж байгаа байхгүй юу? Энд чи одоо яг энэ дээр маш том мэдээ бэр бүр маш том. Яг энийг цэдэрсэн тал руу шууд ороход нэлээд том хөдөлгөөний чиглэлийг барьж авна гэсэн үг. Энд чи яг том мэдээ байгаа байхгүй юу? Хүлээлттэй. Ямар нэгэн одоо Туркэд би юуны сошиалчнаас юус явдггүй болохоор мэдгүй. Та бас харчихгүй юу байна? Ягаад ийм хөдөлгөөнд орчихсон? Одоо энэ чинь ингээд чарт ингээд бид нар шууд хэлж өгч байгаа байхгүй юу? Маш том хөдөлгөөн бүр нэлээд том хөдөлгөөн орж ирэх чинь хүмүүс ингээд тэр мэдээллийг хүлээгээд хөрөнгө оруулагч нар банкуд энэ дөр хөдөлгөөн ихгүй энэ чи авж байгаа болон зарж байгаа хүмүүс алгаа оролцогч алгаа ягаад оролцогч алгын тэд нар ямар нэгэн том шийдвэр хүлээж байгаа гэсэн үг. Гаралт найс бац. Зүр нь баг ингэж ийм ойрын төр эдэн жилийн ийм хөдөлгөөн байгаагүй байхгүй. Тэрийг гоё ашиглаарай. Турк. TY. Энийг бол заавал ашиглах хэрэгтэй. Тэр дээр онхондоо тавина. За. Стрэхэр нь байсан уу? Тийм. Crossfit Trendline. Тэгээ спикерээ жоон чангалаад орчих юм шүү дээ. За цааш нь. За ойлгомжтой. Сэн аадмад үүсэж чинь уналтаа ортоошоо ханаагүй. За Сингапур ойлгомжтой дишгаа гэж таамагласан. Урдны баг 2 дахь вебинар дээр нүд дишгаа явж гин. Энийг шинчилчихье. Яг үл ингээд гараад ирж байгаа хгүй энэ чинь дэш стрит. Нүний чинь үнцөдлгөөн, засар хөдөлгөөн, үнцөдлгөөн гэж орж ирэх гээд байгаа. Тэнгүүтээ үнцөдлгөөн ингээ явах гэж шин. Бум. Энийг ингэж харахгүй бол хэцүү. Тэгвэл чинь амарлаг аад байвал нууруулж ингэж дээш нь сэтлэх байхгүй. Тэгэхээр заавал урдных нь юунуудыг ингээ хараад жаах хэрэгтэй. Одоо тэг юуны ч айгу чухал байгааз эндоо нэг ингэдэг байхгүй.
Одоо оролт ингэж л харагдчих. За цааш нь. За энэ бол ойлгомжтой. За энэ чи яасан царай муутай. Тэр нь ви. За яагаад ингэж байгаа юм ойлгомжтой. Тийшээс сэтгэг бас цэвэрхэн паттерн үүссэн байна. Энэ дээш зам ёсоор сэтэн. Тэнгүүтээ дахиад ийм паттерн руу орж ирнэ. Энэ паттерн бол доош сэтэрнэ. Яагаад доош сэтэрж байгаа ойлгомжтой. Үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн. За. Иймэрхүү байна да. Яг саяны вебинарыг үзсэн хүмүүс юу яасан бах? Левел нь нэг шатаар гэсэн бах. Би сайн нэлээд товчхон ойлгомжтой явуулсан. Тэгээд яг шинжилгээнүүдэд тавиад би хүмүүсийг яг гэр сайжирч байгаануудыг хилээд яваад байгаа юм. Тэгээд яг миний магтаалыг сонсохгүй байгаа хүмүүс ер нь жоохон байранда байгаад ишүү гэж ойлгоо шүү. За. Тэгээд нөө вебинаруудаа үзээд ингээд цагийн хөөж хараад multi time frame цаг хоорондын хамаарлыг үлгэж хараад паттернуудаа хөөж хараад доодоо хараад ингээд фильтрцээр хагаад яг ингээд юу н шахсаар хагаад тодорхой хэмжээний чиглэл баримжаалаа гэдэгт орж ирж байгаа юм. Яг тэр болтол нь яг тийм юу нүдэнд нь ингээд эвтэйх ингээд ботл нь яг миний вебинаруудыг дахин үзээ залхуурахгүйгээр дахин үзэж хагаад яаша за тэгээд уулзалт хүмүүнийг хийснийх бас нөгөө уулзсан ирэх байгаа залуучууд вебинар үзэх бол нөхөд үзэхлээр хэлчихэ. Холоос ирж байгаа залуучууд маш болгоомжтой ирээрээ машин тэрэг барай явж байгаа жолооч молооч та тавьгуулаад харгүй болгоомжтой ирээрээ. Тэгээд одоо хэд хоногийн дараа боллоо ш 3 хоногийн дараа. Дулаахан хувцаа намар болцсон байна. Дулаахан хувцаа мишогтойгоо 2 хоортой ирээд тэгээд завтаа хүмүүс нь 16-нд маргааш 17-ны хүнсүүдийг бэлтгэн зараа. Тэгээд уулзалтан дээр яригдах зүйлсүүд ойлгомжтой. Би яаж сурсан бэ? Одоо яг багш байгаа мó байхгүй мó хоёр талтай мэрэгдээд байгаа ш. Би тэрийг аймагсан тайлбарлаад өгнө. Хоёрдугаар би яг яагаад зөвхөн арилжааг тийм амар ингэж судлаад 40 жил нухаад болж чадахгүй байсан шалтгаан мэдээж та мэдж байгаа. Яг тэрний том хөшөөрөг мэдээж манай эхнэр дахиад яг би өөртөө хийсэн юу тэн дээр ярьж өгөх болно да. Тинчээс хүмүүс би энэ арилжааг цааш нь хийх хэрэгтэй мүү, хийх хэрэггүй мүү гэдэг асуултандаа хариулт аваад буцах байх. Яг зуулцанд очсон зарим залуучууд шууд зогсоож магадгүй гэсэн үг. За болио гэд. Зарим нь бол бүр цаашаа гүнзгий явуулж магадгүй гэсэн үг. Тэгээд яг нэг матрикс дээр гардаг шин. Улаан цэнхэр ими алийг уух вэ гэдгийг сонголтоо хийн гэсэн. За мэдээж тэгээд гоё хоорондоо тоглож дуулж хөртөөд хөгжилтэй байцгаана. Тэр нэг татвар гэдэг асуудлуудыг байгаа 20 хүн байгаа. Бараг 25 хүн очино. Харж агаад чийдээд ярина. Тийм хүмүүсийн хоор амьсгалыг харж агаад. За өнөөдрийн вебинар ингээд өндөрлөө. Сайхан амарцгаагаараа нэлээ орой одоо вебинар хийсэн дуушлаараа би ч нүуний имлэг рүү явдаг амар ажилт болохоор гинт тэр чинь цаг нар гэж байхгүй. Гинт байдаг болохоор түрэн шууд таслаа явдаг гэсэн. Sorry. За бай.